За сайн сонсогчдоо та бүхэндээ 440 Гц нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар хүргэж бэлэн боллоо. За ингээд мэдээж өнөөдрийн дугаар нь very special дугаар байх болно. Special гэдэг нь англиар онцгой сурталтай үг юм шиг байлаа. За яагаад онцгой гэж хэлж байна вэ гэхээр одоогоос 3-4 жилийн өмнө би хятадын ягч хятадын шилжтэй Хонконгийн алдарч жүжигчин Холливуд бас саяхан Оскар авсан Jackie Chan хэмээх маш мундаг жүжигчний өөрийнх нь найруулаад тоглосон. Тэгээд ялангуяа өөрийнх нь саундтракийг дуулсан Домог хэмээх киноны саундтракийг эцсгүй лав, төсгөлгүй лав, хизээч дуусахгүй лав гэдэг. Тийм дууны cover-ыг би одоос 2-3 жилийн өмнө хийжсэн. За тэгээд энэхүү cover маань маш олон хүмүүс таалагдсан байдаг юм шиг байгаа. Би сайн мэдэхгүй байна. Яг би өөрөө бол чадаад ядан тоглосон. Тэгээд энэ дууны хичээлийг зааж өгөөч гэсэн хүсэлт одоо баг 3 жил шахам ирсэн. Тэгээд би маш удаан бясалгаж байгаа. Заах уу байх уу гэж бодож байгаад өнөөдөр та бүхэндээ Домог киноны саундтрак өөрийнхөө coverсноо та бүхэндээ зааж өгөх гэж байна. Энэ бол стандараа. За тэгэхээр how to тоглох вэ гэдгийг та бүхэнд өнөөдөр зааж өгч байна. За ингээд 440 Гц channel-аар сууг та бүхэндээ яг 7-ны бүрийнхаа энэ өдөр энэ цаг мөч та бүхэндээ хүрж байгаа. За ингээд бүгдээрээ Домог киноныхаа саундтракийг сурцгаая. За ихтэй та бүхэндээ интро хэсгийг зааж өгье. Интро хэсэг маань бас тийм хүнд биш. За ихтэй би та бүхэндээ маш удааны тоглож үзүүлье. За яг өөрийнхөө cover дээр бол гитарын маань хүүг бол стандарт хүүгтэй биш байдаг. Өөр хүүгтэй. Тэгээд хоёрдугаар лаадан дээр капо авчуулсан байж тоглодог. Тэгэхээр та бүхэнд хичээл заах чаа учраас бас капо энтер тавиад ингээд тоглох гэхлээр миний доогоор гарч байгаа топ бас ихэд аягүй хүндрэлтэй та бүхэнд ойлгоход аягүй хэцүү болчих болов гэдэг үүднээс та бүхэнд капо байхгүй зөвхөн гитарын маань стандарт хүүгээр та бүхэндээ хичээлээ заах гэж байна. За гитар маань стандарт хүүгтэй нэгдүгээр утас маань ми буюу и B, G, D, E, Mi буюу E. За стандарт хөхтэй. Яг миний өөрийн coverсан маань бол арай өөр хөхтэй байдаг. Тэгээд хоёрдугаар лаадан дээр капот байдаг. За интро хэсэг. Нэгдүгээр утасны хоёрдугаар лаад. За тэгээд 6 болон 1-р утсыг зэрэг татна. 6 болон 1-р утсыг зэрэг татна. За дараа нь 3-р ладлог гисант хийнэ. Ийм болно. За дараа 3 2 3. За нийлүүлээ. 1-р утасны 2-р лад, 3-р ладлог гисант, 6-р утастаа зэрэг. Дараа нь 3 2 3. За өнөө дараагаар буцаад хоёрдугаар лад, 1-р утасны 2-р лад. Дуугана. Тэгээ pull off буюу матах. Энэ хургаараа буцаад матаа авчихна. За нийлүүлээ. Нэгдүгээр утасны 2-р ладнаас 1-р утасны 3-р лад гисант 3 2 3. Тэгээ буцаа хоёрдуулаад pull off. За дараа нь 3-р хуруу ring finger буюу 3-р хуруу 2-р утасны 3-р лаадан дээр middle finger буюу одоо дунд хуруу маань 2-р гэсэн 3-р утасны 2-р лаадан дээр. За тэгээд 4 болон 1-р утсыг зэрэг татна. Дараа нь 3 2 3. Зэрэг татлаа. 3 2 3. За юм болж байна. За
нийлүүлээс дахиад зааж буй. 1-р утасны 2 дуурлаад 3-р утасны 2 дуурлаад энэ хоёр хурууд орно. 4-1-ийг зэрэгтдээр 3-2-3. За юм болж байна. За сурсан эсвүүдээ нийлүүлээ үзье. За дахиад. За үүний дараа C major буюу Do major. За одоо roll гэдэг маань утасуудыг араас нь арпежлтаа ер нь араас шууд уурж байгаа. Гэхдээ арай хурдан. За roll гэдэг маань 5 3 2 1 утасуудыг араас нь хурдан дуурна гэсэн үг. 5 3 2 1 5 3 2 1. Яг бол үзэр татахгүй энэ бол биш. Араас хурдан ихлээр юм болно. За roll хийлээ. Дараа нь 3 дахь утас татна. Roll хийгээд дараа нь 3 дахь утас. За үүнийхээ дараагаар чичуурга 2 дугаар утасны 3 дугаар ладан дээр тавиад чичуурга 2 дугаар утасны 3 дугаар ладан дээр. За тэгээд 5 дугаар лад руу гисант гин. 5 дугаар лад руу гисант буюу слайд гин. Слайд. За дараа 3 дугаар ладнаас 5 дугаар лад руу гисант хийсэн дараа 1 дугаар 2 дугаар утасны 3 дугаар ладан дээр тавигдаад 2 дугаар утасны 3 дугаар ладнаас 2 дугаар утасны 1 дугаар лад руу гисант гин. Юм болж байна. За roll хийсэн сэвэ. За Do C major аккорд. За 5 3 2 1. 3 дугаар утас. За чичуурга 2 дугаар утасны 3 дугаар ладнаар тавилаа. 5 дугаар лад руу гисант. 2 дугаар утасны 3 дугаар ладнаас 1 дугаар лад руу гисант. За одоо сурсан эсвүүдээ бүгдийг нийлүүлээ үзье. За үүний дараагаар 3 дугаар 6 дугаар утасны 3 дугаар ладан дээр. 3 дугаар 6 дугаар утасны 3 дугаар ладан дээр. За тэгээд 6 болон 2 дугаар утас зэрэг татна. 2 дугаар утас маань хоосон. 6 болон 2 дугаар утас зэрэг татна. 6 болон 2 дугаар утас зэрэг. 6 2. За үүнийхээ дараагаар зэрэг татсанаар 1 дугаар 2 дугаар утасны 1 дугаар лад руу тавь. 1 дугаар 2 дугаар утасны 1 дугаар лад. Тэгээд дуурна. Нийлүүлэхээр 6 бол 2 дугаар утас зэрэг татлаа эхлээд дараа нь 2 дугаар утасны 1 дугаар лад 1 дугаар. За дараа нь pull off буюу матж авна. Дуулаа. Матхлоо. 2 дугаар утасны 1 дугаар лад дээр байгаа хурга өөрөөр матад буцаад уурч гэсэн үг. Нийлүүлэхээр юм болж байна. За сурсан эсвүүдийг ихнээс нийлүүлээ үзье. За дараа D major буюу Re major. За Re major аккорд бариад гэхдээ энэ бол shift аккорд. Энэ хуруу хэрэггүй Re major-оор барьчаад энэ хуруу авчихна гэсэн үг. За тэгээд 4 3 2 дугаар утас зэрэг. 4 3 2 дугаар утас зэрэг. 4 3 2 зэрэг.
нийлүүлвэл ре мажор гэдэг хуруу хэрэггүй 4 3 2 дууц зэрэг. За интро хэсэг маань эхний парт маань юм болж байна. За эхнээс нь яг дуунахны хэмжээнд буюу жоохон уртанд болов үзье. За интрогийн дараагийн хэсэг маань нэгдүгээр хуруу нэгдүгээр утасны 3 дуулаад 6 болон 2 дугаар утас зэрэгтэй 3 дугаар утсыг татна. 6 болон 2-ыг зэрэгтлээ 3 дугаар утсыг татна. 6 нэгдүгээр утсыг зэрэгтлээ тэгээд 3 дугаар утсыг татна. 6-ыг зэрэгтлээ 3 дугаар утас. За дараа нь 4-р хуруу нэгдүгээр утасны 5 дугаар ладан дээр 4-р хуруу нэгдүгээр утасны 5 дугаар лад. За тэгээд нэгдүгээр утсаа дараа нь 2 дугаар утсыг татна. Нэг татлаа 2 татна. За дараа нь 7 дугаар лад нэгэд та 2 татна. Эсвэл энэ бүгдээр арай амтан тод сурах юм бол дандаа 3 дугаар утсаа татаад явж болно. За 6-ыг зэрэгтлээ 3 нэгдүгээр утасны 5 дугаар лад нэгэд та 3. Дараа нэгдүгээр утасны 7 дугаар лад нэгэд та 3. За дараа нэгдүгээр хуруу за та бүхэн арай амтнаа зааш үгүй. Буцаагаад нэгдүгээр утасны 3 дугаар ладан дээр юм. Тэгээд 1 3. За харах юм бол 6-ыг зэрэг 3. 5 дугаар ладанд тавьдаг нэгдүгээр утасны 1 3. Нэгдүгээр утасны 7 дугаар лад 1 3. Нэгдүгээр утасны 3 дугаар лад 1 3. За эхлээд энэ хэсгийг орохоор рол хийсэн ч болно. 6 3 2 1 гэдэг рол хийгээд 3 татчих болно. Эсвэл ингэсэн ч болно. Эсвэл аливаач та тоглож болно. За дараа ре мажор нэгдүгээр хуруу 3 дугаар утасны 2 дугаар лад 2 дугаар хуруу нэгдүгээр утасны 2 дугаар лад 3 дугаар хуруу 2 дугаар утасны 3 дугаар лад. За тэгээд 4 бол 1 дугаар утас зэрэгтэй 3 2 3. За дараагийнх маань ре мажор тоосны дараа до мажор. За тэгээд до мажор 5-аас доош рол хийгээд 3 2 3. 5-аас доош рол хийгээд 3 2 3. За дараа нь буцаад ре мажор сефт аккорд. Ре мажор гэдэг энэ хур байхгүй. Энэ хур авчин. Тэгээд 4 3 2 дугаар утас зэрэг татна. Энэ болж байна. За интрогийнхаа 2 дугаар хэсгээс явъя. За дараа нь 2 дугаар утсан 3 дугаар ладнаас 2 дугаар утсан 5 дугаар лад руу гэлсант. Буцаад 3 дугаар лад. Ердөө ийм бүгд 2 дугаар утсан 3 дугаар ладнаас 2 дугаар утсан 5 дугаар лад буцаагаад 2 дугаар утсан 3 дугаар лад. За нийлүүлвэл за дараа бүх утас хоосон 6 2 зэрэгтэй 3 2 3 6 2 зэрэгтэй 3 2 3. Зургийн утасны 12 дугаар ладан дээр хармоник. Зургийн утасны 12 дугаар лад хармоник. За сурсан 2 парта ихнээс нийлүүлээд тоглож үзье.
ингээд бүгдээрээ intro хэсгээ сурлаа. Одоо бүгдээрээ мэдээж Endless Love дууныхаа бадгийн хэсэг рүү орцгоё. За одоо та бүхэндээ Endless Love дууныхаа бадгийн хэсгийг зааж өгч байна. Бадаг маань бас 2 партаас бүтнэ. За эхлээд би та бүхэнд тоолж үзүүлье. За бад маань яаж эхлэх вэ гэхээр 6 болон 1-р зэрэг татна. Доош рол хийж эхэлнэ. 6 3 2 1. 6 3 2 1. Тэгээ 3-р зэрэг татна. 6 3 2 1 доош рол хийлээ. 3-р зэрэг татлаа. За дараа нь 1-р зэрэг дулгуурлаад. 1-р зэрэг дулгуурлаад тэгээ 3-р зэрэг татна. За нийлүүлэхээр за дараа C minor аккорд. Хоёрдугаар бүтэн дарна бүх руугаар. За тэгээ хоёрдугаар руу маань 2 дугаар утасны 3 дугуурлаад, 3 дугаар руу маань 4 дугаар утасны 4 дугуурлаад, 3 дугаар руу маань 4 дугаар утасны 4 дугуурлаад, 4 дугаар руу маань 3 дугаар утасны 4 дугуурлаад. За 5 бол 1-р утас зэрэгтээд 3 2 3. 5 1-ийг зэрэгтлээ 3 2 3. нийлүүлэхээр юм болж байна. За энэ дараа до мажор. До шороор хэр. За дараа нь 1-р утасны 2 дуулаад. До мажор до шороор хэлээ 1-р утасны 2 дуулаад. За дараа нь 1-р утасны 3 дугаар тадны 2 дугаар руу 6 дугаар утасаас до шороор хийн 6 3 2 1. За дараа нь 1-р утасны 5 дуулаад 1-р утасны 5 дуулааднаас 7 дугаар тал руу гэлсэн. Утсан 2 дуулаад 1-р утсан 3 дуулаад 2 дугаар руу доош ороод хэлээ 6 3 2 1. Дараа нь 1-р утсан 5 дуулаад тэгээд додуулаад лөө гэсэн. За дараа нь 1-р руу 6-р утсан 3 дуулаад. Зургааны эзрэгтэй 3 2 3. За эхнээс нь тоолж үзье. За удаа до мажор. Си минор. За до мажор. Рол хэлээ. 1-р утасны 2 дуулаад 1-р утасны 3 дуулаад рол. 1-р утасны 5 дуулааднаас 7 дугаар руу гисаад. За дараа нь 1-р руу 6-р утасны 3 дуулаад тэгээ 6 болон 1-р утас зэрэгтэй 3 2. За дараа нь 2 дугаар руу 2 дугаар утасны 3 дуулаад 2 дугаар утасны 3 дуулаад тэгээд до мажор рол. Тэгээд 3 дугаар буцаад татна. Удааны хэлбэл эхнээсээ
хармоник юм. За хармоник заавал ингэж хийхгүй ингэж хийсэн ч болно. За нэгдүгээр утсан 12 дуулаад хармоник гэсэн. За энэ хэсэг содод үзье. За дараа 3 дугаар утасны 9-р лад, 2 дугаар утасны 10 дугаар лад, 1 дугаар утасны 10 дугаар лад. 3 дугаар утасны 9, 2 дугаар утасны 10, 1 дугаар утасны 10. Доош орвол 4 3 2 1 доош орвол. За дараа нь жижиг уруу буюу 4 дугаар маань 1 дугаар утасны 12 дуулаад. За дараа нь энэ уруу буцаад авчихна. Тэгээд 1 дугаар утасны татна гэсэн үг. Доош орвол хэлээ 1 дугаар утасны 12 дуулаад 1 дугаар утасны 10 дуулаад. Дараа нь 2 дугаар утасны татна. 2 дугаар утасны 10 дуулаад гэсэн. Доош орвол хэлээ ударах юм бол за 3-9 2-10 1-10 руу хэлээ. 1 дугаар утасны 12 дуулаад 1 дугаар утасны 10 дуулаад 2 дугаар утасны 10 дуулаад. За дараа нь 1 дугаар утасны 7 дугаар лад дээр 4 дугаар руу тэгээд 1 дугаар руу маань 6 дугаар утасны 3 дугаар лад. За тэгээд 6 1 зэрэгтээд 3 2 3 руу 6 1 зэрэгтлээ 3 2 3 руу. За саяны сурсан хэсгийг тоглоод үзье. За одоо бадгийн маань 2 дахь парт. За энэ бол бадгийн маань 2 дахь парт. Одоо бүгдээр сурсан бадгийнхаа 1-р партыг эхнээс нь тоглож үзье. За одоо 2 дахь парт. Яг 1 дугаар утасны 2 дуулаад до мажор доош ороод тэгээд 12 дуулаад хармоник. Энэ үртэл яг өмнөх хэсгийн адилхан. Энэ үртэл адилхан. Тэгээд энэ чинь сошиал өөр болж эхэлнэ. За тоглоо үзье. За энэ хүртэл яг адилхан. За өмнөх хэсгээр ингэжсэн бол одоо л арай өөр. Рол хийлээ. Өөрөөр за доош рол хийлээ. За 2 дугаар утсыг татлаа. 2 дугаар утасны 12 дуулаад дараа нь 1 дугаар утасны 8 дуулаад. Доош рол хийлээ. 2 дугаар утсыг татлаа. 2 дугаар утасны 12 дуулаад 1 дугаар утасны 8 дуулаад. Ийм болж байна. За нийлүү үзье. За дараагийн хэсэг маань. Ре мажортой аккордыг 1 2 3 4 5 5 дэвшлүүдэд буюу 7 дугаар ладны харалдаа яваад ирэхэд болно. Соль мажор. Соль мажортой аккорд. За ре мажорыг ийш яваад ирлээ. За одоо 6 1 зэрэгтэй 3 2 3.
6-ыг эзэрэтлээ 3 2 3. За дараа. Нэгдүгээр утсан 3 дугаар дад руу 2 дугаар руу авчираад 6-ыг эзэрэтлээд 3. Удаа 6-ыг эзэрэтлээ 3 2 3. Нэгдүгээр утсан 3 дугаар дад 6-ыг эзэрэтлээд 3 татна. За нийлүүлээ. За үүний дараа. За юмсууга 3 дугаар ладнаа ингээд дууссан байгаа. Одоо 3 дугаар 1-р утасныхаа 3 дугаар ладыг дахиж дуугаад матаад 1-р утасны 2 дугаар лад оруулна. 1-р үг. Ийм болж байна. За дараа нь 2 дугаар утасны 3 дугаар лад. За дараа хэсэг маа. До мошоо аккордо бариад доош оруулахын 5 3 2 1. Тэгээ 3 татна. До мошоо барьлаа. Доош оруул тэгээ 3 татна. За дараа нь 1-р утасны 7 дугаар лад 1-р руу 6 утасны 8 дугаар лад 2 дугаар руу байсан ч болно 3 дугаар руу байсан ч болно. Би өөрөө доктор 3 дугаар руу авчдаг. 6-ыг эзэрэтлээд 3. За дараа. За домошроос хатгаад үзье. Домошроо тошроод үлээ. 3 авцад татлаа. За 1-ийн 7, 6-гийн 8. За 6-ыг зэрэгтээд 3 татна. За дараа 1 дугаар 1 2 3 дугаар утасны 2 дугаар татыг бүгдийн дараад 2 дугаар руу 2 дугаар утасны 3 дугаар лад 4 дугаар руу 1 дугаар утасны 5 дугаар лад. Ийм болно. Тийм. За тэгээд 4 3 2 1 доош ороод тэгээд буцаа 3 татна. 4 3 2 1 доош ороод 3 талаа дахиад ороод 3 2 1 гэд ороод чинь. Эхлээд 4 3 2 1 гэж ороод хэлээ. 3 талаа. За дараа 3 2 1 гэд доош ороод. За дараа чичүүр авчна. Тэгээд 1 дуусаад татна. За дараа 6 бод 1 утас хоосон 3 2 3. Тэгээд юм болж байна. За одоо бүгдээрээ бадгаа бүтнээр тоож үзье.
За ингээд та бүхэндээ өнөөдөр Endless Love Домиканы дууныхаа интро болон бадаг хэсгийг зааж өглөө. Ингээд дараагийн нэвтрүүлгээ та бүхэндээ дахил болон дундлын степлей хэсгийг та бүхэндээ зааж өгөх болно. Тэгэхээр Endless Love дуу маань 2 парттай гэсэн үг. Өнөөдөр бол та бүхэнд part 1 хүрсэн. Дараагийн 7 хоног муу магадгүй тэрний дараагийн 7 хоног магадгүй тэрний дараагийн 7 хоног та бүхэнд part 2-ыг хүргэх болно. За ингээд маш олон үзэгчдийнхаа намайг дэмждэг гитар сонирхч залуусынхаа хүслийг бас чадан ядан биелүүлэхийг зорилоо. Тэгээд мэдээж манай 440 нэвтрүүлэг маань зөвхөн Channel 11-өөс угаар та бүхэнд энэ special онцгой дугаарыг та бүхэнд хүргэж байгаа. За ингээд одоо энэ уршгүй та бүхэндээ энэ хөө Endless Love-ыг дахиад нэг тоо сонирхуулъя. Тэгээд та бүхэн маань хичээлээ өнөөдрийн дугаар маань 2-4 дахь 5 дахь хагас өдрүүд орой 20 цагаас та бүхэндээ давтаж хүрж байх болно. Тэгэхээр энэ дугаараа бас яг алгасахгүй бас Channel 11-р сувг дээр суугаад харуулад 440 Гц нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. За ингээд Endless Love